Ширийн теннисний клубд шүү дээ үнгүү суралцах боломж байна гэвэл та итгэх үү? За би танд жишээ болгоод харуулъя. За жишээ нь би Дорж гэдэг хүн теннисний клубд суралцах хүсэлтэй байлаа гэж бодоход нэг найзыгаа урьлаа. Нэг найзыгаа урьсан тохиолдолд 10% хөнгөлөгдөнө. Дахиад нэг найзыгаа урьчлаа гэж бодъё. Тэгэх юм бол хоёр дахь найз маань 20% хөнгөлөлт надад авчирж байгаа буюу энэ хоёр нийлээд 30% хөнгөлөлт гэсэн. Дахиад нэг найзыгаа урьчих тэгвэл. За гурав дахь найз маань надад 30% хөнгөлөлт авчирж байгаа буюу нийлээд би 60% хөнгөлөгдөх боломжтой. Тэгвэл дахиад нэг найзыгаа авчирч л да. За хамгийн сүүлийн найз маань надад 40% хөнгөлөлт буюу би ингээд 100% үнгүү клуб суралцах боломжтой. Тэгээд дараагийн сарда би энэ дөрвөн найзыгаа дөрвөлнгийн байлгасаар байх юм бол би 100% үнгүү суралцаар байх болно. За тэгээд та бүхэн ийм боломж байгаа шүү. Баяртай.